Баталгаатай үр гэдэг чинь хамгийн чухал байхгүй. Ер нь альва ургамал ургахад чинь чийг дулаан гэсэн хоёр хүчин зүйл байж ич ургамал ургахад хамгийн тэгээд нөгөө мэдээж дараагийн хүчин зүйлаад нөгөө чанартай үр маань байж ич тэр гурав нийлжиж одоо ингээд гарч ирнэ л гэсэн үг шүү үр маань тийм. Бид нөгөө дээдлийнх нь үрийг авахгүйгээр массыг авах гэж байгаа учраас био бордоо буюу шингэн бордоо. За жишээ нь ризо бактерийн бордоо байж болж энэ биогумын бордоонууд байна. Дэд аж ахуйн их сургуулийн Дархан уул аймаг дахь салбар сургуулийн багш доктор за Фермер агро компани зөвлөх агрономч Хишиг буян хамт явж байна. За сайн байна уу та? Сайхан зүсэж байна уу? Сайн байна уу? Сайхан зүсэж байна. За тэгэхээр юуны өмнө эхлээд та өөрийгөө товч танилцуулбал тийм ээ. За намайг Хишиг буян гэдэг. Одоогоор бол Дархан уул аймаг дахь хөдөө аж ахуйн сургуульд газар тариалангийн техникийн багшаар бол ажилладаг. За үндсэн одоо чиглэл маань яг мэрэгжил маань бол ерөнхийдөө би ерөнхий агрономч мэрэгжилтэй. За ер нь чиглэл нь гэх юм бол малын тэжээлийн ургамлын чиглэлээр бол одоо ингээд мэрэгшээд явж байгаа тийм мэрэгжилтэй байна. Зогсож байгаа талбай бол бас ногоон тэжээл тариалдаг гэж байна тийм ээ. Тэгэхээр өнөөдөр бол бас их сайхан юм буруу хурдтай сайхан өдөр байна шүү дээ. Тийм одоо ингээд удахгүй нар гаруул бас ингээд манайхан тэжээлээ тариад эхэлчих байх. Тэгэхээр энэ үетэйгээ холбогдуулаад бас та ярил тийм ээ. За ерөнхийдөө одоо манай Монгол орны тэжээлийн гол асуудлын нэг бол ерөөсөө ногоон тэжээл тариалах гол асуудал болж явж байгаа. Мал зүрэг маань маш ихээр өсөж ийн дээрэс нь одоо байгалийн хадлагын маань ургац жилээс жид буурч байгаа энэ үед бол ногоон тэжээлийг малчид тариаламжид маань зайлшгүй тариалах шаардлагатай болж байгаа. Тийм учраас одоо яг энэ ойлролт энэжлийн хувьд ингээд аваад үзэхэд онцлог нь бол одоо яг ногоон тэжээл тарих үеэр манай бол маш сайхан хур бороотой тийм таатай жил болж байна. За тийм болохоор одоо тариаламжид маань ерөнхийдөө бол одоо хамгийн дөрөвлөд ногоон тэжээл тариалах бэлтгэл ажиллаа бол хөвчлэн хийж байгаа бах. За тийм ер нь ногоон тэжээллийг одоо бид нар яагаад тариалах ёстой вэ гэхээр нэгдүгээрт бид нар бол ерөнхийдөө манай Монгол орчин мал сүргийн ихтэй тийм малын тоо толгой жилээс жилд их нэмэгдэж байна. За энтэй уялдаад нөгөө тэжээлийн хэрэгцээ, нөөц, чанарын асуудал дээр бас их тулгамдж байгаа асуудал бий болж байгаа. Тийм учраас бид нэр одоо манай Монгол орны нөхцөлд бол тухайн таримл тэжээлийн ургамлыг тариад ногооноор нь одоо тий хадгалах малаа тэжээх тийм зайлшгүй шаардлага бий болоод байна л да. За тэгээ ногоон тэжээл бол малд маш их ач холбогдол өндөртэй байна тий. Ийм ач холбогдолтой учраас бид нар бол одоо ногоон тэжээлийг ихэвчлэн тэжээлийн нэг наст үйт болон буурцагт ургамлуудыг л голчлон тариалж байна. Ногоон тэжээл тариалахад бол одоо хамгийн чухал нэг зүйл бол яа гарахгүй үр байгаа. Ер нь ногоон тэжээл тарих хамгийн гол чухал номер 1 чухал зүйл энд нэг чинь үр шүү дээ. Үрийн чанар. За бид нар нэгдүгээрт бол тариаламжт маань үрээ одоо юу хамгийн түрүүлээд юу тарих вэ гэдгийг сонгох хэрэгтэй. Одоо би ногоон тэжээлд ямар таримл тарих вэ гэдгийг сонгоно. Аль чиглэл рүү би тэжээл хийх гэж байгаа вэ гэдгийг сонгоно. За ингэснийхаа дараагаар энэ таримлын ямар сортыг авах вэ гэдгийг сонгох хэрэгтэй. За энэ сорт маань бас манай Монгол оронд бас онцлогтой ургах боломжтой байх хэрэгтэй байхгүй нөгөө уур амьсгалын онцлог нөгөө ургалтын хугацаанд тохирч байх хэрэгтэй. За ингээд энэ дээр үндэслээд ерөнхийдөө бол үрээ сонгох хэрэгтэй байдаг. За манай компани оруулж ирж байгаа энэ Оросын ялбаанаас улсаас оруулж ирж байгаа. За хошуубуудаа Вандой, Арвай гэсэн 3 төрлийн таримлын үр оруулж ирж байгаа. Энэ ерөнхийдөө оруулж ирж байгаа энэ хошуубуудааны үр маань ингээд компанийнхаа логотоо одоо энэ ингээд уут савлгаандаа ингээд 40 кг-аар савлагдсан. За бас нэг онцлог нь гэх юм бол одоо яг энэ амныхаа хэсэгтэр бол ингээд тухайн нөгөө цаанаас оруулж ирж байгаа компани бичгтээ одоо жишээ нь ихэд 25 оны ургац байх жишээний. За дараагийн нэг хамгийн чухал гол онцлог гэх юм бол одоо бүгдээрээ энэ үрээ ингээд цадлаад үзье. За ингэнгүүт энэ дотроо тэр шинжилгээний бичиг нээчих. Энэ. За одоо жишээ нь энэ оюус маань энэ шинжилгээний бичиг нэ тийм ээ. За тийм үр маань ингээд ерөнхийдөө бол шуудаа болгондоо ийм шинжилгээний бичгтэй ирж байгаа. За энэ дээр нөгөө нэг ургах эрчим, соёлолт те мянган үринжин, за нөгөө хог хойлт те цэвэршилт гэдэг бүх зүйлийг бол ерөнхийдөө ингээд тодорхойлцсон юм онцлогтой байгаад байгаамаа. Тэгэхээр тэр русский овёс гээд үр байдаг гэдэг чинь тэрийг бол ер нь мэдхгүй тариаламж
мэдхгүй хүн гэж бол байхгүй бүгд л одоо мэдж байгаа тийм ээ. Тийм. Тэр сайн мэддэг, тариалдаг ийм үр байгаа. Тэгэхээр бас нэг мэдээж одоо ураг цавхын тулд нэг буу хаягтай буцах эзэн тэрж ярьдаг шүү дээ манайхан чинь тийм ээ. Тэгэхээр бас сайн газраас хариуцлагатай сайн газраас үрээ олоод чанартай сайн үр олоод тариалчвал бас одоо хэрэгтэй сайхан юм да тийм ээ. Тэгээ ер нь нөгөө баталгаатай үр гэдэг чинь хамгийн чухал байхгүй юу? Бид нар магадгүй одоо ямар нэгэн үр маань чанаргүй ч юм уу баталгаагүй үр авахд бид нар нөгөө эдийн засгийн үед тохиролтой болчихно. Тийм учраас л ер нь одоо манай компани үр бол маш одоо 100% баталгаатай. Ер нь нөгөө таны хэлдгээр одоо буу хаягтай гэдэг нь хэрэг болохгүй бол буцаагаад өгөх боломжтой гэдэг шиг тий. Тэр шиг үр маань маш чанартай үр байна. Ер нь тэгэхээр яг ногоон тижэл тариалахад технологи гэдэг зүйл бас их чухал да тийм ээ. Одоо үрийн нормыг яаж хийх юм, ямар үед нь одоо цаг үед нь тариалах юм, бороо өгтүүлэх үү гэдэг ингээд нэлээд бас арга технологийн ажлууд их чухал юм шиг байна л да. Энэ дээр бас та мэрэгжлийн зөвлөгөө өгөх тийм ээ. Ер нь бол тариалах технологийн хувьд аваад үзэх юм бол мэдээж ихний зүйл бол хөрс боловсролтой маш сайн оновчтойг нь. Хоёрдугаарт тарих хугацаагаа оновчтой сонгоно. За бид нар манай орны хувьд бол ногоон тижээлийг одоо бид нар ногоон мас авах гэж байгаа учраас 96 сарын 10-наас хойш бороо өгтүүлж одоо голчлон тариалж байгаа. За энэ бол манай нөгөө уур амьсгалын хувьд нөгөө бороо маань ингэж орж эхлэхээр яг нөгөө тарьсан үрний маань соёлтын соёлтоос ботлтын үе шатанд нь илүү одоо нөгөө хурд үндс орох тий чийг өгөх зорилгоор ингэж сонгож авч байгаа гэсэн байна. За дараагийн нэг асуудал бол мэдээж норма зөв тохирол. Үрийн норм. За манайх бол ер нь үрийнхээ чанараас хамаарат хошуу бодог бол нэг 180 орчим килограммаар тий вандууг бас 160-аас 160 орчим килограммаар гаагаар тэгээд нөгөө 10-ыг ч гэсэн нэг 120-150 кг нормоор ер нь бол тарьж байгаа, зөвлөж байгаа. За тэгээд ногоон тижэл дээр гол бидний үрийн нормдоор анхаарах зүйл бол үрийнхээ чанараас хамаарат дээр нь нөгөө хэр зэрэг бутлуулах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Бид нөгөө дээдлийнх нь үрийг авахгүйгээр массыг авах гэж байгаа учраас бутлалт гэдэг зүйлийг анзаарч үрийн нормоо бас оновчтой сонгох хэрэгтэй байдаг. За ургалтын хугацааны хувьд аваад үзэх юм бол мэдээж нөгөө бид нар бороо өгтүүлээд тарьж байгаа нэмэлтээр бол бортож болно. За тэгээд хураалтынхаа үед бол нөгөө залаалцаа төрүүлтээс сүүн болцсхийн үе шатанд нь хураавал илүү нөгөө нэг масс ногоон тижээлд маань байгаа шимт чанарууд маань илүү тохиромжтой байдаг. Энэ бүгдийг л анхаарах хэрэгтэй. Гүнийг одоо эдээд судах хэрэгтэй. Тэр гүн бол яг зүгээр тухайн одоо орон нутаг байгаль цагуурын онцлог гэл янз тухайн жилээс хамаардаг юм шиг байна л да. Хөрсний чиг мэгээс тийм ээ. Тийм ер нь аль нөгөө чигээс нэгдүгürt хамаарна. Тэгтээ бол нөгөө гүн бол ерөнхийдөө тухайн таримлынхаа онцлогт ягаад 6-аас одоо жишээ нь хошуу бодоо гэх юм бол 6-аас 8 см-ийн гүнд ингэ тарина гэсэн. Тэгээд бас хит гүнд тарьчих юм бол нөгөө ногоон ургамал маань дээшээ ингээд гарч ирэхгүй одоо нөгөө соёлж гарч ирэх нь удаашраад тэгээд хог ургамалд идэгдэхтэй тийм сөрөг бас нөлөөтэй учраас гүнээ бас нөгөө таримлын онцлог хөрснийхөө чигтэй тохируулж сонгоно гэсэн. Та ер нь яг ямар сэдвээр докторийн зэрэг би болохоор судалгааны ажил юу вэ? Миний үндсэн судалгааны ажил гэх юм бол ер нь би бол нөгөө тижэл ургамал тал руугаа. Тэгээд нөгөө бог будааны тариалах, тижэл ногоон тижэл тариалах одоо тий тариалга агр технологийн судалгааг бол хийсэн. Бог удаа гэдэг нь манай тариаламжид бас мэдгүй байж магадгүй нөгөө маш уургийн агуулмж өндөртөө сүү орлох таримл гээд одоо хүнсэндээ бид нар бол шар будааны чиглэл эдгээр нь хэрэгэлдэг. Энэ таримлыг бол тариалга агр технологиор судалсан. Ер нь зүгээр ногоон тижэл тариалж байгаа хүмүүсийг харахад зөвхөн овёос л тариад авах шиг байгаа юм л да. Тэгэхээр зүгээр та бүхэн мэрэгжлийн хүмүүсүүд бас нэг зөвлөдөг нь холимог тариалан гэж яриад байгаа тийм ээ. Одоо жишээ нь арваа вандуутай одоо ингэж хольж тарих хэрэгтэй байна гэдэг. Тэгэхээр зөвхөн ганц одоо овёос биш энийг одоо арваа вандуутай хольж тарьснараа одоо ямар ашиг шимтэн ямар давуу тал үүсч ирж байгаа. Дангаар нь тариална гэдэг нь юу вэ гэвэл дангаар нь тариалахаар нөгөө нэг дотор нь агуулгдж байгаа шимт бодис маань холимог хольж тарьж байгаа хүрхгүй л гэсэн байна. Малын эдэмжиндтэй буцаад хэрэгтэй. За вандуу хошуу бодоо хоёрыг хольж тарьснаар хэд хэдэн ач холбогдол байгаа. За вандуу бол нөгөө нэг буурцах дургу. Нэгдүгээрт вандууг тайлж тарихаар тухайн тариаланч маань хөрсөндөх одоо хөрснийхээ үржилшмийг нэгдүгээр сайжруулах боломжтой. За хоёрдугаарт энэ хоёр таримлыг чинь холио тарьчаар буурцагтны агуулмж буюу уургийн агуулмж өндөртэй учраас нөгөө цаашаа тижээж байгаа малдаа нөгөө тижээлийн маань чимт чанар
өндөр болно л гэсэн үг байна. За ингээд хольж тариалахтаа бол буурцах дургамлалтаа хольж тариалж болж ийн үедэнгүүдээ бас хольж тариалж болж байна. За ингээд холихтаа бол нөгөө үрийн нормын харьцаагаа бас оновчтой сонгох хэрэгтэй. За 90 нь бол нэг 60 40-өөр. За тэр хүн хүсвэл одоо 30 70 те 50 орчингөө норм хольж сонгож болно. Ач холбогдлын хувьд мэдээж малдаа эдэмж маш өндөртэй болно, чанартай болно. За дээрэс нь вандууг тангаарн тариг мөлхөд ургацдаг байхгүй. Газраар ингээд төвсгтэй байгаа. Нөгөө өвтөнтэйгээ хойлоод тарихаар нөгөө мацаж дийшээ ургаад одоо тэг боол тураалт нь саад болохгүй та гэсэн. За тэгээд дээрэс нь одоо яагаад энэ 3 таримлын өрөөг оруулж чинь гэвэл одоо манад чинь сүүний чиглэлийн, махны чиглэлийн хөрөөд өөрөлдөртөө фермрүүд бас маш их байгаа шүү дээ. Ганцхан тариаланчд гэхгүйгээр бас фермрүүд бас маш их байгаа. За тэгвэл одоо бид нар жишээ нь сүүний чиглэлээр болохоор нөгөө нэг оюус хошуу будаа буюу 10 байгаа. Харин махны чиглэлээр бол вандуу их мэд оюус саж хошуу будаа ч юм уу те. Ингэж хольж энэ тариулвал илүү ач холбогдолтой байна. Ямар чиглэлийн одоо фермерийг эрхэлж байгаа вэ гэдгээс хамаарат. Бордооны хувьд аваад үзэхэд одоо сүүлийн жилүүдэд бас бид нар мэдээж ариун ургац авах гэж байгаа учраас ногоон тэжээлийг бол ер нь бордох зүйтэй. Тийм тариаланчд ч бас маш ихээр борддог. За миний хувьд зүгээр мэрэгжлийн үний хувьд одоо ингээд зөвлөхөд бордог бол бид нар эрдэс бордоо хийж болж гин, органик бордоо хийж болж гин тийм ээ. За янз янзын бактерийн бордоонууд ч бас байгаа. За яг миний зүгээр хувийн зүгээс манай компани зүгээс одоо өөр авч байгаа тариаланчдад бол яаж зөвлөдөг вэ гэвэл ер нь одоо манай био бордоо буюу шингэн бордоо байгаа шүү дээ. Одоо маш одоо ач холбогдол өндөртэй хөрсөндөө ургамалдаа нөлөөлдөг. За жишээ нь ризо бактерийн бордоо байж болж энэ биогумын бордоонууд байна. Эдгээрийг бол бордуул нөгөө дотооддоо үйлдвэрлэж байгаа бордог одоо гол бутлалтаас гол хатгалтын үе шатанд нь одоо ингээ бордчих юм бол бас маас нэмэгдэх тий ач холбогдолтой байгаа гэж бодож. Тухайн бас бүс газар нутгийн онцлог бас мэдээж хэрэгтэй тийм. Одоо жишээ нь бид нөр төв бүсэд бол бас ингээд тарихад өөр. За завхан баруун бүс рүү ч юм уу арай нэг хүүтэн сэрүүн нутгууд идэг шүү дээ. Тэнд тариул бас нэг жоохон хугацаагийн нөгөө тухайн жилийнхаа уур амьсгалын онцлогт бас тохируулаад нөгөө нааш ачаашаа болгож болно гэсэн. Говь руу бас өөр байна гэсэн. Тэгээ нөгөө чийг ер нь альва ургамал ургахад чинь чийг дулаан гэсэн хоёр хүчин зүйл байж иж ургамал ургахад хамгийн тэгээд нөгөө мэдээж дараагийн хүчин зүйл бол нөгөө чанартай үр маань байж иж тэр гурав нийлжиж одоо ингээд гарч ирнэ л гэсэн үг шүү дээ үр маань тий. Тэгэхээр тэр бүгдийг бол хугацаан дээр бол гэж анхаарч байна гэсэн. Тэгэхээр Premier Agro компани зүгээс энэ жил бас 4 том ажлыг одоо цогон байгуулахаар төлөвлөд ажиллаж байгаа гэж тэгжсэн тийм ээ. Энэ тухай бас мэдээлэл өгвөл ямар 4 том ажил байна. За манай компани зүгээс бол ер нь тариаланчтай, малчтай одоо ногоон тажил тариалах гэж байгаа иргэдтэй тариаланч малчтад бол зориулаад 4 үндсэн чиглэлээр ажиллаж байгаа. За нэгдүгээрт нь бол одоо бид нарт бол нөгөө яг мэрэгжлийн одоо яг тэр Оросоос ирж байгаа үрн маань чанартай үрээр ногоон тижил тарихад зориулагдсан одоо хошуу будааны чанартай үрээр одоо бид ард иргэдтэй үйлчилж байна. За энэ дээр нь онцлог нь гэх юм бол энэ үр маань шуудаа болгондоо одоо соёл үрийн чанарыг харуулсан бичгтэй тийм Орос үр маань Орос Евровсник гэсэн сорт маань ирж байна. За хоёрдугаарт нь ногоон тижил тариалж байгаа одоо тариалах байгаа болон өмнө нь тариалж байгаа тариаламжтай зориулаад ногоон тижил тарих бэлэн одоо мэрэгжлийн төвшөнд хийсэн төслийг одоо санал болгож байгаа. Өөр авж байгаа одоо аж ахуйн нэгж хувь иргэдтэй бол өгч байна. Загвар төслөө хараад хийж болно. Эсвэл өөрийнхөө нөхцөл байдалд уялдуулаад одоо ингээд яг энэ өөрчлөлт хийх боломжтой тийм төслийг бол хэвлэмэл болон файлаар бас өгж байгаа. За 3 дугаарт нь биднэрт нөгөө ногоон тижэл тариалах одоо хүмүүсийн нөгөө ингэж одоо гол агуулгын багтаасан гарын авлагыг бидний зүгээс хүргэж байна. За энэ бол одоо тариалт үр авсан хүмүүстэй ингээд өгөөд энэ бол нөгөө тэр хүмүүс маань ингээд байнга харахад бас ингээд өөрт нь хэрэгтэй. За дөрөв дэх асуудал нь бол мэрэгжлийн агрономийн зөвлөгөөг олж тэр нь бол утсаар болон бусад чиглэлээр ол өгж байгаа юм онцлогтой 4 ажил явуулж байна. Танд баярлалаа тийм. За баярлалаа. Бас замд бас сайхан юм яриад сайхан бас тодорхой хэмжээний мэдээлэлтэй болчлаа. Баярлалаа танд. За баярлалаа. За